Хээгүү Монгол эр гүндүүгийн Монгол залуу гэсэн ойлголтоос салах цаг болсон нь баримтаас тод харагдаж байна. Учир нь Монгол эрчүүдийн дундаж насжилт доошоо уруутсаар өнөөдөр 64 нас боллоо дөрөөдөж. Энэ бол бид бүхний хээгүү байсныгоор гүндүүгүй байгаагийн уршиг юм а. Ийм зам, тийм аршинтай байснаасаа болж Монгол эрчүүд эрүүл мэнд гэдгийг тоохоо байж эрүүл байхын утгыг мэдрэхэ болсон байна. Тиймээс хилээд ойлгодгүй эрчүүдийнхээ өмнөөс эмэгтэйчүүд дуурж эхэллээ. Тэр дундаа эрүүл мэндийн яамны эмэгтэйчүүд хүчтэй дуурж байна. Тэд хатуу чихтэй эрчүүддээ том дохио өгнөөс өнөөдөр хэвлэлийн байгуул зарлан энэ талаар мэдээлэл хийсэн юм а. За 24-өөс одоо 49 насны эрэгтэйчүүд бол эмэгтэйчүүдээс 3 дахин их одоо нас оролт өндөртэй байна. За өвчлөлийн хувьд авч үзэх юм бол монголчуудын одоо өвчлөлийн гол зонхилох шалтгаан бол зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, бөөр шээсний замын өвчнүүд давамгайлдаг. За эрэгтэйчүүд бол энэ дээр яг харьцуулаад үзэхээр бол эмэгтэйчүүдээс өөр зураглал харагддаг. Эднэр дээр бол одоо осол гэмтэл илүү одоо өндөр хувийг эзэлж байна. Маш гэмтэл осолд өртөж байна. За элэгний өвчин өндөр байна. Эрчүүд бидний дундаж насжилт ийхүү 64 болж доройтсон байхад Монгол эмэгтэйчүүдийнх 73 байна. Энэ зөрүү улам холдсоор байгааг мэрэгчнүүд анхааруулж байна. Эрчүүдийн нас ингэж хурдцтай хорогдож байгаагийн гол шалтгаан нь эрүүл мэндэд анхаарал огт тавьдгүй харан шиг гинэ. Дараагийн гол шалтгаан нь замбраагүй архиталт, түүнээс үүдсэн гэмт хэрэг болохыг эрүүл мэндийн яамныхан онцолж байна. Ер нь бол эрэгтэйчүүдэд бас бид нар илүү эрүүл мэндэд нь анхаарал жоохон дутуу тавиад байна. Түр засгаас эрүүл мэндийн салбараас ч гэсэн эндээ дүгнэлт хийгээд ер нь бол энэ 3 сарын 18-ны жил болгон тэмдэглэдэг энэ эрчүүдийн баяр, цэргийн баярыг энэ чиглэлээс эхлэн эрчүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих өдөр болгон зарлая. Энэ чиглэлээр жил болгон тусгай төлөвлөгөөтэй ажлыг ганц өдөр зарлаад орхичих биш. Энийг цаашдынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулаад эрчүүдэд зориулсан тусгай одоо эмнэлэгтэй болъё. Төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмнэлгүүдэд кабинеттай болгоё, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэе гэдэг ингээд чиглэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх. Нөгөө талаас эрчүүдийнхаа эрсдэл зам үйлийг бууруулах чиглэлээр сургалт сурчлагыг идэвхжүүлээ, зөвлөгөө зааврыг сайн өгье. Энэ чиглэлээр төр засгийн бусад холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллая гэсэн ийм чиглэлийг баримталж байгаа. Дээрх бүгд гол шалтгаанч гэлээ үүнээс том асуудал байгаа нь эцэг эхчүүдийн өөрсдийн ухамсар юм а. Эцэг эхчүүд октоудаа учиргүй тойлж бөөцөлдөг атлаа эрэгтэй хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй. Октоудаа боловсролтой болгож гадна дотны сургууль явуулдаг хэрнээ хөвгүүдээ мал дээр үлдээж эсвэл энэ тэнд хар бор ажил хийлгүүлээд аваад үлддэг. Чухам Монгол эцэг эхийн энэхүү хэв маяг нь эрүүл мэндэ хөсөр хаях сэтгэхүйг эрчүүдэд өгч байгааг эрүүл мэндийн салбарын тодоос тод тэмдэглэж байна. Юутайч насжилтын асуудал эрчүүд биднээс өөрсдөөс хамааралтай. Тиймээс хэнэггүй зангаа гэж гүндүүгийн арга шангаа орхин эрүүл мэндэд анхаарцгаа эрчүүдээ.